Эрдэнэт хотынхоо төвд ирсэн явж байна. Шүнжэнгөө явлаа. 90 сая нэг хоолунд идээд анх уцандраа солиод байж байна. Эрдэнэтийн ахын дүүсээ сайхан цусч гэнэ үү? Сайхан наадамж гэнэ үү? Бүгдэнд нь баяр наадмын төргийа. За сайхан Монгол дээлээ өмсөд очноо. Халуун байгаа учраас төрдөө Монгол замстай явж байна да. Дүүтээ орж ирэнгүүт таарлаа. Дүүгийн нэр хэм блэ? Болдоо. Болдоо гэдэг. Энийг мундаг залуу гэж байна. Өчигдөр камертой хамтлагийг өөрийн хувийн зардлаараа авчраад Эрдэнэтийн задгаа талбай дээр Эрдэнэтийн ахын дүүстэй үнэгүй тоглолт хийсэн юм байна. За нэгсэн нөгөө улгаачууд нь баг цэрэг мэргийн найр хөгжим авчраад мөнгөний шаасан сурагтай байна. Тэгсэн юм ахын дөө. Тэрийг нь бол би мэдгүй. Ямар ч гэсэн батлууд дэргүүдээ улгаач нар ирсэн баг. За тэр яг наадмын өдөр өмүүлээд яг. Наадмын талбай орё. Наадмын талбай дээр уулзцгаая манайхаа. Тэ. За тэгээд бас мөөгийнхаа энэ лайв үзэж байгааг далимдуулаад бас нийт одоо ирээлийг үзэж байгаа хүмүүс нийт хүмүүстэй өдөр орой мэндийг хүргэе. Тэгээд нийт 90 зууны бахархалт Эрдэнэтийн маань түүх 50 жилээ болж байна. Тэгээ манай Эрдэнэтийг зорин ирсэн зочид төлөөлөгчд болон одоо настай буурачууд Эрдэнэтийн одоо энэ сайхан хотыг сүндэрлэн бий болгоход гар бие оруулж исэн илгээлт эзэдүүдэд маш их баярлалаа гэж хэлье. Тэгээ ганц энэ Эрдэнэтийн баяр биш, Монгол түмний баяр. Тэгээ та бүхэн маань манай Эрдэнэтийгээс зорин ирээрээ. Манай Эрдэнэт ямар сайхан хот вэ бас гэдэг зүйлийг бас урайлмаар байна. Эрдэнэтээс баярын төлгийа. Танд бас баярлалаа. Эрдэнэт маань ирсэн. За наадмын талбай дээр очио. Үзэл бодол нэгтэй Эрдэнэтийн ахын дүүсээ наадмын талбай дээр уулзцгаая. За тэгээд хоёрдогны улс төрчд нь байна уу? Тэд нартай уулзсан яри. Сайхан наадцгаа хэдүүлээ. Зорин ирлээ шүү. Эрдэнэтийн бол Монголдо номер 1 сонголт хийдэг. 5 алтар цаасанд хурдагдахгүй цэвэр үзэл бодлороо сонгуул хийдэг ийм ард түмэн шүү. За 50 жилийн өмнөд дахин хүргэе. За наадмын талбай дээрээс лайвт нь эхлээд ирээд оруулчихъя. За 4 баяртай.